За сайн байцгаана уу? Coach Okoгийн дараагийн подкастт давтай морил. Өнөөдөр энэ Лондон цаг агаар уул нь бол гадаад дулаагаа мэд гэхдээ амар салхитай байна. Тэгээ эхнэр өдөр эндээс хүнтэй явж найзуудтайгаа уулзах хэвээр. Өнөөдөр амралт өдөр гэхдээ яаж гарахаас жоохон имээгэл сууж байшгүй. Тэгвэл бусдаар бол үзэсгэлэнтэй өдрөг гоё өдрийг хэлж байна. Сайхан амарлаа. Өчигдөр миний нойрны тоо эерэг ногоон 77 гарч байна. Тэгэхээр амралт нэлээд гайгүй байна гэсэн үг. Би өнгөрсөн 7 хоногт Абу Даби ажиллаар 3 хоног явсан. Тэгээ тэрний дагуу нэр тэрнийхээ нэг жоохон хальт влогийг нь бичээд YouTube сувгад оруулж байгаа. Би одоо 7 хоног болгон нэг влог ямар ч байсан. Зүгээр ийм бэлдсэн яриа биш. Илүү яг ингээ бодит зүгээр амьдралын юм аяга харуулсан тийм тэмдэглэл байдлын влог хийж эхэлж байгаа. Өмнө үзчихсэн. Гэхдээ энэ удаа нэг өшөө энгийнээр ингээд уршаад байгаа тэрийг ойр ойрхон хийх бодолтой байгаа. Тэрэн дээр та юу гэж бодож санал бодлоо бичээрэй. За одоо болохоор идлээ. Манай 5 дахь өдөр болгон идэг подкастыг хийж байна. Тэгээд энэ сувгт анхудаа орж subscribe хийгээ битгий мартаарай даа. Тэгэх юм бол шинэ видеонуудыг хараад байна. Бид нэг л дуршаалгаа нэг 7 хоногт ядаж 2 видео бол яхахгүй орж байгаа. Янз янзын төрлөөр номны танилцуулгууд байгаа, сонирхолтой подкастууд байгаа, нэг хэдэн влогууд байгаа. Бас дээрээс нь манай цуслан дээр хийгдсэн гой хэдэн хүүхдүүд манай Play Academy хүүхдүүдтэй хамт хийсэн, эцгийн хүүхдтэй хамт хийсэн влогууд бас ингээд энэ ч ингээд орсоор байх хэрэгтэй байгаа шүү. За тэгээ ямар ч хэсэг би энэ 7 хоног Абу Даби явсан, 3 хоног тэнцээ нэлээд ажилласан. Гялс иргэнгуудаа Лондонд аягүй чухал уулзалттай манай Америк захирал Лондонд ирээд багийнхан Европын багийнхан цуглараад бид нар бас нэг өдөр уулзалт хийсэн. Араас нь би нэг 2-3 том төслүүд эхлүүлэх хэрэгтэй байсан. Тэр Шведэд нэг том төсөл эхэлж байгаа. Тэрийг эхлүүлэх хэрэгтэй байсан. Америкийн их сургуулийн төслийг бас хариуцж байгаа. Тэрийг эхлүүлэх юм 2 төслийг. Тэгэхээр нилээн жоохон зав муутай 7 хоног байлаа. Энэ 7 хоногт би дасгал хөдөлгөөн 3 удаа хийсэн. Уул нь бичин дооройж. Тэгээ 3-ын нь 2 нь аюу тийм богинохон 30-40 минутын дасгалууд байж чадсан. Өөрийгөө буцаагаад дэмчилдэг зүйлүүд дотроос энэ 7 хоног цөөхөн хийсэн. Саунд би 3-7 хоног орсон. Массаж нэг л удаа хийгдсэн байгаа. Тэгтээ бусдаар бол горимод гайгүй байсан. Мэдээж 7 цагийн 5 цагийн зөрүүтэй тийм газар аялахаар нойрн дээр аюу нөлөө гарна. Тэгэхээр 2-3 удаа улаан нойрыг бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр нэг юм хөө ачаалтан 7 хоног болсон. Гэхдээ энэ амралтын өдрөөр аль хэзээ өөрийгөө цэнэглээд энгийн горимдоо орчлоо. 11 сар одоо дуусгаж байна. Ер нь бол өндөр бүтээмжтэй эрүүл мэндийн хувьд зорилгоудаа зогсон сар болж хувирж байна. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол 11 дугаар сар миний хувьд илүү гоё тайвширч чадсан юмнууд аягүй гоё тодорхой болж цэгцэрж байгаа сар юм шиг надад сэтгэл зүйн хувьд санагдж байна. Тэгээд энэ байна. Тэгээд ер нь бол тийм байна. Hey guys, уучлаарай би видеон чи түр завсарлуулаадах. Яадгүй гэвэл таад мэдж байгаа. Бид нэр дөнгөж сая манай Play Academy зүгээс олон улсынхаа кампыг буюу Startup Island гэдэг нэртэй international camp-а энэ өвөл зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр өвлийн амралтаараа дулаахан газар очиж амрангаа шин зүйлийг сурч Startup Founder гэж ямар хүн байдгийг суралцахыг сонирхож байвал манай Startup Island гэдэг international camp-ыг сонирхож үзээрэй. Пхукет болон Бангкокт хэдүүлээ цугтаа 8 хоногийг цуг өнгөрүүлж сонирхолтой програмыг цуг хийх болно. Хэрвээ энэ мэдээллийг энэ програмын тухай мэдээллийг дэлгэрэнгүй авахыг хүсэж байвал 8900 7771 гэдэг утсаар холбогдоорой. 8900 7771. За тэгээ өнөөдрийн подкаст би төгшүүрийн тухай ярилцъя гэж. Төгшүүр бүтээмж 2. Нилээн бидний яриа дуусахгүй сэдв чухал сэдв. Энийг байнга ярьж яаж ойлгож яаж энийг мастерлчих юм бол өнөөдөр бид нар өөрийнхөө дотор байдаг маш хүчтэй нэг юм. Тэгээ энэ маш хүчтэй энэ зэмсэг гэж хэлж болно. Эсвэл зүгээр энэ бидний энэ хүний нэг тодорхой механизм гэж болно те. Төгшүүр гэдэг чинь бидний дотор байх ёстой зүйл. Энэ нь биднэрт уул нь бол хэрэгтэй зүйл. Тэгтээ буруу ашиглаад ирэхээр эрүүл биш болдог зүйл. Тэгээ энэний тухай өнөөдөр ярих гэж бодлоо. Энийг ашиглаа сурчвал, мастер класс сурчвал, удирдаа сурчвал биднэрт бүгд нь хэрэгтэй зүйл гэж бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө эхлүүлэхдээ би ойрт хийгээгүй өөрийнхөө балер өдрөг ном бот 2-оос ишлэл уншия гэж бодлоо. Энэ балер өдрөг бот 1 бот 2 гэж байгаа тийм ээ. Бот 2 нь болохоор манай багийнхан бид нар бүгдээ ажиллаж байгаад ер нь энэ хүний амьдралын хэм маяг эрүүл
байдлыг бий болгоход 100 өдөр дарааллуулаад дасгал хийлгүүл тэгээ манай апп дээр байсан. Тэгээ тэрийг ингэж аваад өшөө сайжруулангуудаа 100 өдөр дараалж хийлгсэн яг юм энгийн яг 100 өдрийн хөтөч програмыг үүсгүүл яасан ингээд энэ номд гаргасан байгаа. Тэгээ энэ хөтөч програм дотор нойр, хоол, хүнс, дасгал хөдөлгөөн, стресс, харилцаа гэдэг 13 сэдвийн хүрээнд бид нар юм нэг 100 өдрийн програм. Тэгээ тэрний 79 дэх өдрийг өнөөдөр танилцъя. Өнөөдрийн сэдвтэй холбоотой. Стресс бууруулах бусад аргууд. Өнөөдөр сөрөг сэтгэл хөдлөлөө арилгаж удирдахад ашигладаг өөр хэдэн аргыг мөн хуваалцъя. Стрессээ засах, хуургах, өөрчлөх маш олон зүйл хийж болох тухай өчигдөр би чухал дурдсан байна. Мөн заавал хүчтэй, үнэтэй, технологи суурилсан эсвэл цаг хугацаа шаардсан арга байх албагүй шүү. Хизээч хинж ашиглаж болох аргууд. Нэгтэн. Ойрын хүмүүстэй сэтгэлээ нээх ярилцах. Энэ бол бидний тархины ажиллагаанд байглаас заяагсан хүчтэй хэрэгцээ. Илэн далангуй байсны чинь төлөө шүүмжлэхгүй сонсож чадах. Чи өөрөө ч итгэж чаддаг тийм хүнтэйгээ цаг гаргаж ярилцах. За тэгэхээр хоёр зүйлийг хэлж байна тийм ээ. Нэг нь болохоор ярилцах, өөрийнхөө дотор юу болоод байгаа гаргах гэдэг бол бидний айгүй хүчтэй байгалийн механизм. Хоёрт нь тэрийгэ хийхдээ тэгтээ зөв хүмүүстэй хийгэрээ гэж хэлж байна. За дараагийн арга барил. Бахан хэмжээний амралт, завсарлага өөртөө гаргах. Би жишээ нь өдрийн турш 45 минут тутам 5 минутын завсарлага авдаг. Түүнээсээ гадна жилийн хугацаанд дор хаяж 30 хоног амрах төлөвлөгөө гаргадаг. Би богино хугацааны тэн дээр нэмэлхэд би өөрөө богино хугацааны амралтууд бол аюу сайн хийж чаддаг хүн. Урт хугацааны амралтаа тэр 30 хоног дээр одоо энийг ихсгмээр байгаа, тууштай болгомоор байгаа. Энэ дээр би бас 100% биш байгаа. Тэгээ энийг би нэмхийн төлөө аюу их ажилтдаг. Гэхдээ бас би аюу ойр орхон 1-2 хоногийн амралтууд аваад байдаг. Эсвэл миний амьдралын юм аяг тиймэрхүү болохоор бас заримдаа бас яг урт хугацаа шаардахгүй юм шиг санагддаг ба. За дараачих нь байгальтай ойр байх. Уул ус, тэнгис далайг зорих. Би өвлбөр цанаар гулгах газар зэрэг аль нэг газрыг зорьдог. Өвлдөө тэгдэг, зундаа тэгдэг. Энд Лондонд байхдаа эхнэр битээр ойр орхон байгаль руу явцдаг. Монгол руу аяндаа нүүгээд ирэхээр нэг шалтгаан нь Бутан руу нүүж байгаа шалтгаан бид нар байгаль руу орохын төлөө. Байгалийн хүний эрүүл мэндийн сэтгэл зүйд химийнхаа төвшөнд ямар нөлөө гаргадгийг судалгаагаар хангалттай баталсан байдаг болохоор зүгээр л байгальд цаг зарцуулахсны хариуд хүний сэтгцийн эрүүл мэнд, стресс, түгшүүр ямар их багасдгийг хүчтэй нөлөө гэдэг нь батлагдсан зүйл байдаг. За сүүлийнх нь дасгал хөдөлгөөн тэр дундаа йог, сунгалтын дасгал хийх. Эдгээр нь булчин шүрмсийг сунгахаас гадна амьсгалд нөлөөлж сэтгэл зүйн дасгал болж чаддаг. Дээрх аргуудаас ашиглан гутрал төгшүүрээ бууруулахыг хичээгээрэй. Мэдээж нэг удаа хийгээд бүгд илаарших, үүр цэргийлэх боломжгүй учраас дахин давтаж байнга авч явдаг зүйлээ болгох нь чухлаа. Өөрөөр хэлбэл сэтгцийн эрүүл мэндийн ариун цэврийн нэг хэрэгслүүд болгож ашиглаарай гэж. За энийг Балер өдрөг номны бот 2-оос Балер өдрөг бот 1-2 Монголын бүх дэлгүүрүүдээр зарагдах ёстой. Зарагдж байгаа гэж бодож байна. Очиж хэрвээ таалагдж байгаа бол үзээрэй. За тэгээ өнөөдрийн сэдв. Яг л түгшүүр, стресс. Эхлээд хэдүүлээ түгшүүр гэж юу ингэж яриад та тийм ээ. Хүн түгшүүр гэдэг маань уул нь бол нэг тийм нэг хүний шинээр бий болгоцсон зүйл бол биш. Бидний дотор угаасаа байдаг механизм стресстэй яг л адилхан өөр нэг төвшнийг хэлж байгаа тийм ээ. Энэ нь биднэрт юу юм гэхлээр амьд гарах төлөө өөрийгөө аюулаас ангижруулах, аливаа нэг зүйл рүү анхаарах мэт зүйл рүү одоо энийг хийлгэхэд зориулсан байгалийн ийм механизм, реакц байгаа. Бид нар өнөөдөр түгшүүрт орж байж зарим зүйл рүү илүү их анхаарал зарцуулж чадна. Зарим зүйлийг анзаарахгүй зүйлүүдийг хойшлуулж, анзаарах ёсгүй зүйлүүдийг хойшлуулж, чухал зүйл дээрээ төвлөрч чадна. Бид нар яг тэр тухайн мөчөд хүнд амьд гарахын төлөө хэрэгтэй дараачийн зөв алхмаа мэдхийн тулд төгшүүр мэтийн механизм ажиллаж иж бид нарыг тэр зүйлийг хийлгдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл төгшүүр гэдэг бол уул нь бол хүнд хэрэгтэй зүйл. Гэхдээ дахиад адилхан асуудал юу болсон гэхлээр
энэ төгшүүр мэтийн энэ байгалийн энэ механизмууд нь өнөөдрийн орчин үеийн амьдралын хэм маягтайгаа зөв зохицуулж амьдрч ашиглаж сурахгүй бол одоо эрүүл биш горим руу нь ороод эхэлж гисэн ийм цаг үед би яваад. Өөрөөр хэлбэл дээрүүд уул нь бол төгшүүр гэдэг механизм чинь яг бодит байгалийн аюул, байгалийн ийм болохгүй бүтгүй ийм нөхцөл байдал би дээрүүд гэдэг нь бүр дээр үе ярьж байгаа шүү. Одоо энэ нийгэм эдийн засаг ийм болоогүй хөгжөөгүй тийм ээ, тийм цаг үе ярьж байгаа. Яг л энэ төгшүүр гэдэг чинь хүний бүр ийм дээр үеийн ийм төрөлхийн механизм байгаад байгаа шүү дээ, тийм ээ, хуучин цагийн гэсэн. Тэгэхээр энэ хуучин цагийн энэ зэмсэг нь өнөөдрийн цаг үетэйгэл нийцэхгүй болоод хүмүүсийг эвгүүцүүлээд байгаа. Тийм болохоор бид нар энийг ашиглаж сурах, өөрийнхөө орчин үеийнхээ амьдралд зүгээр ашиглаж сурах хэрэгтэй байна. Тэгээ төгшүүр гэж ер нь би тэгтээ бас яг юу яриад байна вэ? Би одоо чинь төгшүүр мэдэрдэг. Хүн болгон төгшүүр мэдэрдэг. Харин тэр төгшүүрийн хэмжээ нь зөв төвшөндөө байж гэнэ үү, эрүүл биш төвшөндөө байж гэнэ үү гэдэг л асуудал байна. Буддизмаар ярих юм бол баг бүгдээрээ зөв биш төвшин гэж ярина, тийм ээ. Тэгвэл бүгднгийн энэ чинь тухгүй тийм нөхцөл гэж ярьж байгаа. Гэтэ мэдээж хэрэг тодорхой төвшөнд ороод ирэхээр тэр нь бас сөрөг гэж харагдах болтлог тийм бас нөхцөл байдал яригдчих болно. За бид ингээ буддизмээр заримдаа орох гэдэг юм, тийм. За дат төгшүүр. Тэгэхээр төгшүүр гэдэг бол хүн болгонд байдаг зүйл, явагддаг зүйл. Зүгээр бид нар өнөөдөр тэрэндээ автж гэнэ үү, тэрийг удирж гэнэ үү, энэ өнөөдөр эрүүл зэмсэг үү, эсвэл сөрөг зэмсэг болоод байна уу гэдэг дээр л бид нар ярьж байгаа. Төгшүүр хүнд яаж мэдрэгддгийн, таньдгийн гэхлээр за нэгт нь болохоор хамгийн түрүүн болохоор нэг санаа зовсон мэтийн юмнууд таны толгойд, бодолд орж ирнэ. Тэгээд хүмүүс болохоор энийг хүмүүс юм тухгүй мэдрэмж гэдгээр нь бас яг таньж чаддаг. Төгшүүр тийм тухтай биш. Эвгүй, онцгүй, тогтургүй, тийм жоохон юм хүнд. Тэгтээ айгүй төгшүүрийн нэг стресс болон уур ч юм уу юм хүчтэй мэдрэмжүүдээс нэг ялгаатай юм төгшүүр юм айгүй тийм ядгаатай юм нэг чимээгүй юм айгүй тийм чимээ айгүй баг тийм юм би ингээд юм дуутай адилхан гэж ер нь төсөөлөхөд аюу зүгээр гэж бодож байна. Амар тийм ойрлоо бяа гал ойрлоод бүрстэй яг тэр тухайн үед ингээ анзаараад анхаарлаа хандуулаад ингээ учрыг нь олоход олдог тийм хүний анхаарлыг авс тийм чанга шууган биш. Аюу тийм чимэг би байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг. Тэгээд тийм болохоор энэ бас хүний эрүүл мэнд аюу онцгүй юм байна да. Ужиг болчихсон юм шиг тийм санагд. Яагаад энэ аюул гэхлээр тэр чимээгүй чимээ нь өөрөө хүний эрүүл мэндэд амар хүчтэй нөлөөлдөг мөртлөө чанга биш болохоор бид нэр тэр лөө анхаарлаа тавиад тэрийг болиулдгоо. Бид нэр тэр шууган ингээл тархинда би ингээ байлгаал байдаг гэсэн. Өнөөдрийн яриагаар бид нар ядаж өнөөдрийн подкастээс би яах гээд байна вэ гэхээр эхлээд бид нар хідүүлээ төгшүүрээ яг тэр би гэж байгаа шууганыг дандаа байдаг зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр хөө эн чинь нэг болохгүй байгаа зүйлд нэг шууган нэг юм дуграад байгаа юм биш үү те гэдгийг анзаарч сурах, хоёрт нь тэр дууг тэгээд багсгаж тайвширч сурах тухай өнөөдрийн зорилго бол подкастын зорилго бол тэр ба шүү те. Тэгэхээр төгшүүр гэж би тэрийг ярьж байгаа шүү. Тэгээд ихэнх хүмүүст би хэлчихье. Ихэнх хүмүүс тэгээд ийм судалгаа гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас залуу хүмүүс дотор тэгээд залуу хүмүүс гэдэг нь тийм ээ. Өсвөр үеийн ихнээс 40 хэд хүртэл байгаа хаа. Нэг тийж 50 төгсөн. Би тэр группээр нь бодож байгаа шүү. 30% нь байнгын төгшүүртэй байдаг гэж өнөөдөр судалгаанд үр дүн гарсан байна. Тэг би болохоор энийг илүү энээс их гэж бодож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг юм бэ гэхлээр 3 хүн болгоны нэг нь би болохоор баг 2 хүн болгоны нэг нь гэж хэлмээр байна. Гэхдээ 3 хүн болгоны нэг нь илүү төв байж. 1 2 3 энэ подкастыг үзэж байгаа 2 хүн би. Бид 3 хүн болгоны нэг нь байнгын төгшүүртэй явдаг гэсэн. Эсвэл эсрэгээрээ тийм ээ тэгээд тэрний бас нэг хувилбар нь юу гэж болох юм бэ? Хүн болгон өөрийнхөө ихэнх цаг хугацаанд бид нэр төгшүүрийг мэдрээд байна гэсэн юм. За тэгэнгүүтгүй яг үдэ тэгэл окей хүн ингээл юм сөрөг юм бодож болно, болохгүй бүтгүй юмны талаа санаа зовж жоохон төгшүүр бодож болно шүү дээ. Тэр ямар юм сүртэй ингэж. Тэр нэг жижигхэн би гэдэг шууган чинь нэг амар сүртэй чанга биш юм байна. Эрүүл биш харагдахгүй шүү дээ. Энэ тэгээ яага байж болохгүй. Айгу ядаргаатай онцгүй үнэн нь юу юм гэсэн чи энэ төгшүүрийн би гэж байгаа шууганы ард юу болдгийг гэхэлэр таны төв мэдрэлийн систем чинь чанга орилоотой юм шиг горим руу орчдөг байхгүй юу? Жижигхэн шууган мөртлөө
Чанга орлоотой юм шиг гормон. Тэгээ яг энэний бас нэг ижлэг юм нэ л да. Та өөрөөр нэг бодож болох юм те. Жижигхэн хадаас өнөөдөр жижигхэн хадаасан дээр гიშгчих юм бол хүний биед гарч байгаа өвчин тэгээд тэр хүнийг биеийг хэцүүдүүлэх боломж нь том хадаастай баг адилхан байдаг хор нөлөө. Тэгээ яг энэ бас адилхан төгшүүр амар том гунаг depression энтертэй ер нь бол биеинд гарч байгаа нөлөөг нь хэрвээ бид нар анзаарахгүй байгаад юм бол адилхан хэмжээний сөрөг нөлөө гарах боломжтой байдаг болохоор бид нар энэ төгшүүр гэдэг зүйлийг зүгээр нэг юм бодол тухгүй мэдрэмжгээ хайж болохгүй. Тэгээд тэр нөгөө миний яриад байгаа энэ бие чинь тэр чигээр шилжүүлж байгаа гэдгээр би яриад байгаа гэхэлэр нөгөө төв мэдрэлийн систем чинь нөгөө тулалдах, цугтах, эсвэл хөлтөх гэдэг горим руугаа орж ийн гэсэн. Таны бие өөрийгөө эмчлэхгүй, таны бие өөрийгөө яг энэ нэг тэмцлийн ард гаргахын төлөө хэрэгтэй бүх зүйлийг хийгээд аралтыг чинь нэмээ, зүрхний цогцолтыг чинь жоохон нэмээ, булчингийн чинь чангалах гэл одоо бүх юм аягээд тэгээд дааврын хүртэл горим чинь баланс, эрүүл горимоос алдагдана. Тэгэхээр таныг аюултай гэдэг горим руу шилжүүлчих аюултай нөхцөлд бэлдэж шилжүүлж байгаа гэдэг утгаараа ийм эрүүл шаад. Тэгээд тэрнээсээ болоо за тэгэхээр энэ нь одоо өдөр тутмын амьдралд чинь ямар шинж тэмдгээр сөрөг шинж тэмдгээр илэрх юм бэ гэвэл энэ байна. Эхлээд нойр. Унтыг гингут унтаж чадахгүй. Унтчаад сэрийг гэхээр сэрч чадахгүй. Машин тэгээ өглөө сэрэхэд аюу хэцүү, орой унтахад аюу хэцүү. Энэний нэг зүйл нь сэтгэл зүйн доктор тэрэнд нэг нөлөөлдөг зүйл нь түгшүүр стресс. Шууд утгаараа. За дараагийн юм. Хоол идэх, өлсөх энэ горим чинь байгалийн гормоос алдагдаж эхэлнэ. Яг тэгэхээр дааврууд чинь грелин болно, босод дааврууд нь гормоо алдаж байгаа болохоор та өлсөхгүй байх ёстой цагтаа өлсөд байна. Эсвэл юм идмээр байгаа, зөв юм идмээр байгаа юм дээрээ идмээргүй санагдах энэ төр горим гарч. Дараачих нь тунгалаг байдал гэж ярьж байгаа. Clarity гэсэн үг тархитлогооны. Бид нар тархитлоо ямар үед гоё байдгийг гэхлээр өнөөдөр тархиараа ажил хийдэг хүмүүс, юм амьдрал мэдрий гэж байгаа хүмүүс, юм хараа тунгалгаар юмыг ойлгох, харах чадвар тэр чинь бас байхгүй болдог юм. Манантаж эхэлдэг. Манантах гэхээр хүмүүс аяг их ойлгоно. Нэг л юм сэтгэж чадахгүй, нэг л бодож чадахгүй, нэг л нэг энүүхийн эндээ үлдчихээ цаашаа явж чадахгүй. За тэгээ энийгээ дагангуудаа бас яах вэ гэхлээр таны бүтээлчээр сэтгэж чаддаггүй болгодог. Энэ бол шууд бас яг баталгаатай баталсан судалгаагаар ийм өвөр нөлөө байгаад байгаа юм төгшүүрийн, тийм ээ. Шийдвэр гаргахад аюу хэцүү болж хувирдаг. За тэгээ энээс гадаа таны амьсгалж байгаа чинь айгүй ихсэн тэгэхээр дасгал хөдөлгөөн хийхэд бас хүндэрнэ. Яа тэгэхээр таны зүрх судас чинь ингэсэн так айгүй өндөр ачаалттай байсан айгүй одоо стрессийн дааврууд хүртэл тодорхой хэмжээгээр ялгарч байгаа болохоор энэ нь өөрөө буцаад таныг бие технологи. Тэгэхээр энэ зүгээр нэг юм бодол юуны хувьд биш бүтээн хэмжээ чинь амаргалан байдал чинь амьдралыг enjoy-лах гэж чинь хөгжим сонсчоод тайван суугаад хөгжмөө мэдрэхэд хүртэл төгшүүртэй хүн өөрөөр мэдэрнэ л гэдгийг хэлж байгаа ш. Тийм болохоор энэ чухал зүйлээ гэж байгаа юм. За тэгвэл юу хийх вэ? Окей, яаж сурах вэ? Нэгт нь болохоор бидний ерөөсөө хамаг юмд ярьдаг зүйл яг үнэхээр би өнөөдөр төгшүүр надад одоо ямар төгшүүр мэдэрж гэн гэдгээ танд сурах асуудал байгаа. Тэрийг хийхин тулд юу гэж бүх юмаа хийж байгаа зүйлээ зогсоогоод сандал дээр сууж байгаа бол тэгшгэн суугаад хөлийн улаа газар бүтнээр нь тавиад тэгээд гүнзгий амьсгаа авч тархиа бусад анхаарлаа сарниулсан зүйлүүдээсээ татаж явчирч яг эмчэнэ тархи анхаарлаа авчрах асуудал байгаа. За тэгээд энэний нэг арга нь болохоор юу 5 одоо юу өөрийгөө энэ төвлөрүүлэх арга энэ шиг цэг рүүгээ авчрах арга гэж нэг ашигладаг арга байдаг. За энэ нь болохоор энэ байна. Нэгт нь 5 дахь нь болохоор эргэн тойрны хар. Юу харж байна тэрийг ажигл. 4 дахь нь болохоор юу сонсож байна тэрийг ажигл. 3 дахь нь болохоор юу үнэртж байна тэрийг ажил. Хар, сонс, үнэрт. За юу дараачих нь болохоор амтал. Аманд яг одоо юу амтагдж байна тийм ээ. Дахиад тэгэхээр би гүнзгий амьсгаа авах нь ш тийм ээ эхлээд. За тэгээ би эхлээд нүдэрээ эргэн тойрны анзаарна. За энд би цэцэг байна. Энд камер байна. Энд микрофон миний урд байна. Миний урд юм ширээ байна. Би ийм цамц өмссөн байна. За ийм гэрэл асцсан байна. Урд ийм байгаль харагч байна. Юу харж байна. За хоёр дахь нь юу сонсгож байна. За миний хоолой сонсгож байна. Гадаагаа салхи сонсгож байна.
Агарын нэг гэсэн шууган сонсгож байна. Тэнд байгаа машин сонсгож байна. Харлаа, сонслоо. Одоо үнэртэн. За миний үнэртэй бас жоохон үнэрч байна. Тэгээ бас миний асаасан хүж үнэртэж байна. Нэг жоохон нэг юм чихэр ч юм уу нэг магадгүй үнэртэй бастай холбоотой нэг тийм үнэртэж байна. За өнөрийн хувьд юм байна. За амт. Кофе би түрүүн кофе уусан байсан тэр амтгаж байна. Шүдний түрүүн өөрийн мдэггүй байгаа янз бүрийн байхгүй болохоор өөрнийх амтгаж байгаа юм бол байхгүй юм шиг санагдаж байна. За тэгээд эцэст нь болохоор юу мэдрэгдэж байна биендээ. Тэгэхээр үзлээ, сонслоо, үнэртлээ, амтлаа. Одоо мэдрээ. За шал хүлэн чи яаж мэдрэгдэж байна? Хүлний чи ууланд бөхсний чин доор сандал чи яаж мэдрэгдэж байна? Нургуун дээр чин сандал чи яаж мэдрэгдэж байна? Нагаар арьсан чи яаж мэдрэгдэж байна? Температур ямар байна? Салхи байна уу? Хатуу юм байна уу? Биеийн тухгүй хэсэг байна уу? Хөндөөр хэсэг байна уу? Тайван хэсэг байна уу? Гэх мэтэр өөрийгөө мэдрэх. За одоо ингээд мэдэрч ирчүүл энэ тавыг ашиглаад энэ төв дээр ирчүүл дараачийн миний хийх дуртай зүйл нь. За одоо надад ямар бодол төгшүүрж байгаа юм сөрөг юм тухгүй мэдрэмж байна уу гэдгээ хөөж байгаа. Тухгүй бодол руу орч удаа төгшүүрээ би таних гэж хичээдэг ба. Гэх мэтийн янз янзын өөрийгөө энэ цэг дээр авчрах, энэ газартаа авчрах, бодлоо зогсоох гэх мэтийн аргуудаар өөрийгөө анзаарах, бодлоо анзаарах, мэдрэмжээ анзаарах, тэр тухгүй мэдрэмжүүдийг анзаарах ажлыг хийж сурна. Ингээд хүн сурчингууд дөнгөж ингээл хөнх би энэ талаар түгшээд байгаа юм биш үү гэдэг юм танингуут л тэр төгшүүрийн хүч нь буурдаг гэдэг нь батлагдсан байна. Нөлөө нь бууж өгдөг хүний бие. Тэгэхээр зүгээр таних хүртэл айгүй хүчтэй эмчлэх арга юм аа л гэдгийг хэлж байгаа юм тийм ээ. За дараачих нь болохоор мэдээж би түрүүн ярьсан нэг юм руу ингэж ороод тэрлүүгээ ингэ санаа зовоод л өөрийгөө сарниулж сурах хэрэгтэй. Тэгэхээр сарниулах хамгийн зөв арга чинь юм хийж байгаа л 5 минут 10 минутын брейк аваад тэгээд тэрэндээ хийх дуртай юм аа. Миний хийх дуртай юм сквашийн тэмцээн үзэх дуртай. Скваш спорт байна. Ном унших дуртай. Өөр ажлаа хүртэл төлөвлөж явахдаа аль болохоор зугаатай нэг ажлаас өөр ажил руу миний бүр анхаарлыг өөр юм руу оруулсан байдлаар тийм ажлаа дарааллыг оруулчвал айгүй зугаатай сонирхолтой санагдав. Хэрвээ тэгж чадахгүй бол хөдөлгөөнд орно. За тэгээ энэ дараачих нь биеийн хөдөлгөөн. Тэгээ би зон 2-ын тухай айгүй их ярьдаг. Төгшүүрийн ард гаргах нэг ажил бол механикаар буюу биеэ хөдөлгөж химийн уруулаа хүчээр хөдлөж байж даавраа тайвшруулна, систем эргүү. Тэгээ энэний нэг энгийн арга нь юу гэж 15 минут 20 минут алхах. Зүгээр л алхах, тойроод алхах. Тийм ажлуудыг хийх. Усан цэлэх, дугуун, хөдөлгөөнөөр дамжуулж бид нэр энийг бас тайвшруулж болдог, төвшөрийг бас багасгаж болдог зүйл байна. За амьсгалын аргуудыг бол би угаасаа зөндөө ярьдаг. Та хэд мэдж байгаа миний хийх дуртай амьсгалын арга нь 5 тооллоор аавн сүлд нь би ихэр татах гэж ярьдаг давхар амьсгал аавна. Тэгээд гарахтаа аль болохоор удаан гаргана. Тэгээд би бас нэг шин нэмж байгаа зүйл нь Йодра Нижра йога нижрагаас гэдэг йогаас оруулж ирж байгаа нь гарахтаа уруулаараа ашиглаж амьсгаагаа даралтын нэгсгэх асуудал. Тэгэхээр ингэн нэгсэг энэ уруулаа ингэж хангалж багсгаснаар агаар гарах хэмжээ нь багсангууд өссөөсэйгүү би удаан гаргана. Тэгэхээр удаан аваад ихэр татлаа удаан гарах. Тэгээ янз янзын амьсгалын дасгалуудаа өөр өөрхөө ашиглаарай. Минийх бол яадаг. Миний удаас мөргөл давтах тийм ээ. Одоо буддизмын янз янзын мөргөлийн энэ чантиг ингэж дахин давтах амаараа мөргөл хэлэх нь өөрөө бас надад тайвшрахад нөлөөлдөг байгаа. За бичих, тэмдэглэл хөтлөх гэдэг бол ерөөсөө үнэхээр үр нөлөө нь хүчтэй батлагдсан арга байгаа шүү. Бүр ярихаас илүү хүчтэй гэдэг нь батлагдсан. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйч хүнтэй ингэж өөрийгөө ингэж ярьж гарах тийм ээ. Эсвэл гэр бүлийнхаа хүнтэй гаргах нэмэр болдог. Тэгвэл тэрнээс гадна бүр бичих юм бол бүр үнэхээр
хүчтэй нөлөөлдөг гэдэгт бол бас батлагдчихсан зүйл байгаа шүү. Тэгэхээр тэр толгойд байгаа бодлуудаа зөв, буруу, сөрөг, эерэг тэр болгоныгоо балцаас бариад бичээ суух юм бол хүнд нөлөөлдөг байгаа. За тэгээ эцэст нь болохоор нэг хэлэх зүйл нь өөрөөсөө нэг хэдэн асуултуудыг дандаа асууж байх хэрэгтэй. Эцэст нь биш ээ. Ард нь бас дахиад нэг хитэд байгаа юм шүү. Би яах гэж юуны төлөө энэ намайг төгшөөр хийгээд байгаа зүйлийн төлөө санаа зовдөг юм бэ? Би яах гэж юуны төлөө энэ төлөө зүтгэсэн хэвээр би яах гэж тэглээгээд би хариулт нь энэ байх ёстой, тийм байх ёстой гэж хэлж байгаа юм биш үү? Гэхдээ ядаж зүгээр л өөрийнхөө яагаад гэдгээ таньсан нь хүнд энергийг хуримтлуулахад, тэрийг чиглүүлэхэд айгүйх нэмэр болдог. Тэгээ тэрийгээ дагаа төгшүүр багасгах, стресс багасгах, санаа зовлт багасгах гэдэг нөлөө гардаг нь батлагдсан болохоор тэгж байна. За тэгээ энээсээ гадна нэг хэлчих юм нь болохоор нойр бол ерөөсөө хүний одоо төгшүүр гэдэг зүйлийн тэр өдрийн турш тэр ингээд хүний биед ярьж байгаа янз янзын хүний тархинд ингээд бодол ингээд сандрах, стресстэх энэ төр гэдэг үеэр ингээд түш ялгарч байгаа. Тэгээ тэр хортой тийм уургнууд цугларч байдаг. Бас дээрэс нь бид нэр сэрж явах сэрүүн байх үедээ амралтын аденосин метин бас юм даавруудын химийн нейротрансмиттеруудыг бид нэр ингээд үйл ажиллагааг зогсоож байгаа. Тэгэхээр энэ шөнийн унталт, гүн унталтын үеэр яадаг юм гэхээр цэвэрлэгээ маш их явагдаж байдаг. Эмчлэлт явагдаж байдаг. Тэгээ тэрнээсээ гадна мэдрэмжээ ойлгох, өнөөдөр юу болсноо ингэж ойлгоод боловсруулаад хадгаламжинд хийдэг тэр горим гүн deep гэж ярьдаг. Тэгээд REM гэж ярьдаг. Нүдний хурдан хөдөлгөөний явагддаг тэр гүний нойрны үед явагддаг гэдэг утгаараа нойр бол хүний сэтгцийн эрүүл мэндийн ариун цэврийг хангахад бүр хамгийн анхны чухал алхмуудын нэг байгаад байгаа. Тийм болохоор нойрондоо анхаарах, нойроо сайжруулах янз бүрийн юм хийх бол төгшүүрт бүр шууд нөлөөлдөг. Төгшүүр болон стресс, депресс шууд нөлөөлдөг зүйл байгаа. Тэгэхээр аль болохоор тэрэн дээрээ ажиллахад бол ерөөсөө буруу зүйл биш л гэж хэлмээр байна. За тэгээд эцэст нь эрүүл мэндийн бусад зүйлээ бодонгуудаа тэгээ өөрийгөө яаж би өнөөдөр одоо хангалттай шингэнэ авдаг байх уу, минералаа зөв авдаг, макронуудаа зөв хэрэгэлдэг байх уу, өөртөө одоо янз янзын минералын дутагдлууд байвал тэднэрийгээ засах хэрэгтэй, эмчшээс зөвлөгөө аваад эмчлэх хэрэгтэй, эрүүл мэндийн чухал асуудлууд байвал өдөр тутмын одоо биеийнхээ процесс чинь эсвэргээр нөлөөлж байгаа эмчилгээ хийх ёстой зүйлүүд байвал тэднийг эмчлүүлэх хэрэгтэй. Тэгжээж бид нар өнөөдөр энэ эрүүл биеинд саруул ухаан оршдог гэдгээл мартаж болохгүй. Тэгээ тэр утгаараа бид нар цогцоор нь ингэж дайрж явах хэрэгтэй. Тэгээ энэ төгшүүр гэдэг зүйлийг тэр нэг тэр нэг би гэдэг чимээгүг унтраачих юм бол ямар төв мэдрэлийн систем чинь таны ингээд зүгээр л амьсгалж явах үеийн биеийн горим чинь жинхэнэ утгаараа амралт, тайвшилт гэдэг горим руу шилжин. Тэгэхээр та нэг гүнзгий амьсгаа ангуу жинкнээсээ гүнзгий амьсгаа авч та унтах үед би чинь жинкнээсээ амарч чаддаг болно. Танд айгүй хэрэгтэй зүйлшүүл гэдгийг би сануулмаар байна. Тэгээд энэ нь бүтээмжинд бол угаасаа тэгээд шууд ойлгомжтой, шууд нөлөөтэй зүйл байгаамаа. За өнөөдрийн подкаст Coach Academy подкаст би өнөөдөр төгшүүр энэ тухай жоохон ярьлаа. Төгшүүр яагаад гэдгийг яагаад бид нар анхаарах хэрэгтэй. Тэгээд яаж магадгүй энийг тайвшруулах, өөрийгөө багасгах вэ гэдэг тухай ярьлаа. Арилгана гэж бол байхгүй, арилгах ёсгүй зүйл. Зүгээр л бид нар өнөөдөр эрүүлэр ашиглаад тэгээд зөв үедээ эрүүл биш болцсон үед нь ажиглаад зогсоогоод удирдах сурах хэрэгтэй зүйл байгаа нөө. За өнөөдрийн подкастыг ингээд дуусгая. Та юу гэж бодож байна? Санал бодол байвал коммент битгий мартаарай. Би дандаа уншдаг шүү бичиж байгаа. Хуваалцдаг хүмүүстээ маш их баярлалаа. Видео таалагдсан бол лайк дарж өгөөрэй. Таалагдж байгаа шеэр хийж өгөөрэй. Би одоо олон гойсон зүйлийг хийж ин YouTube суугаа хөшөө хөгжүүлмээр байна, өсгмөр байна. Тэгэхээр комментууд аягүй гоё байдаг шүү. За тэгээ балер үүдэг байцгаарай. Амжилт. Дараагийн видеоор уулзцгаая.